нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Нийгмийн эрүүл мэнд гэж юу вэ? Нийгмийн эрүүл мэндийн талаар ярилцах бичлэгт маань тавтам орилно. Нийгмийн эрүүл мэнд нь хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амь насыг аврахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улсад 1900-аас 1999 оны хооронд хүний дундаж наслалт 30 гаруй жилээр урт тассан. Эдгээр нэмэгдсэн жилүүдийн 25 нь нийгмийн эрүүл мэндийн оролцоотой өссөн тухай та мэдв үү? Энэхүү бичлэгтээ нийгмийн эрүүл мэнд гэж юу болох талаар юугаараа эмнэлэг зүйн ангаах ухаанаас өөр байж хэн хариуцаж яаж хийдэг талаар харуулах гэж байна. Юун дөрөнд эрүүл мэнд гэж юу вэ гэдгийг ярилцъя. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор эрүүл мэнд гэдэг нь хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие балдар оюун санаа нийгмийн сайн сайхан байдлын цогц бүртлээ гэж тодорхойлжээ. Энэ бол хүмүүсийг өвчин эмгэгээс цааш харж зөвхөн бие махбодын эрүүл мэнд төдийгүй сэтгцийн болон нийгмийн тал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэдэг нэлээд зоримог бөгөөд шийдэмгий тодорхойлт юм. Нийгмийн эрүүл мэнд. Ер нь нийгмийн эрүүл мэнд гэдэг бол нийгмийн зохион байгуулалт хүчин чармаал дээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, насыг уртасгах, эрүүл мэндийг дэмжих шинжлэх ухаан болон урлаг юм. Зүйтэй. Тэгэхээр эмнэлэг зүйн ангаах ухаанаас ямар ялгаатай вэ? Нэг жишээ авч үзье. Хэн нэгэн осолд ороод хөлөө хугалжээ гэж бодъё. Клиникийн эмч хугарсан хөлийг эмчилж яаралтай эрүүл мэндийн тусламж үзүүлж хувь хүнд чиглэн ажиллана. Харин нийгмийн эрүүл мэндийн арга барил нь цогц байх бөгөөд энэ хүн хэрхэн яагаад осолд орсон болохыг олж тогтооход анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд ингэснээр дахин гэмтэл осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болно. Жишээ нь яагаад тэр осолд оров? Харааны мэдрэлд нь ямар нэг асуудал байна уу? Машин барих ур чадвар мэдлэг нь муу юу? Эсвэл жолоо барих буруу хандлагатай юу? Арх болон мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ жолоо барьж байсан уу? Үүний эсрэг хууль түүнийг хэрэгжүүлэх нөөц бололцоо бий юу? Жолоо барих талаар олон нийтийн хүлээлт хандлага ямар байна вэ? Түүнийг эдгэрэхтэн туслах эсвэл дахин ийм үйлдэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх нийгмийн хүрээлэл бий юу? Түүний явсан зам аюулгүй байсан уу? Тэр сайн засвар үйлчилгээнд хамрагдсан аюулгүй машин жолоодож байсан уугүй юу? Хэрв үгүй бол яагаад үгүй гэж? Тэр бага цалинтай ажил эрхэлдэггүй. Яагаад ийм байдалд хүрсэн бэ? Эсвэл түүнд боловсрол эзэмших боломж байсангүй юу? Энэ хүнд үзүүлэх, эмчлэх, эдгэрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайн уугүй юу? Энэ жишээнээс таны харж байгаачлан нийгмийн эрүүл мэнд бол олон хүчин зүйлсээс буюу эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийн цогц харилцан үйлчлэлээр тодорхойлогддог. Үүн зан чанар, амьдралын хэв маяг болон ахуй байдал, түүнчлэн бие махбод, нийгэм эдийн засгийн орчин зэрэг хамааралтай. Энэ бүгд нь нийгмийн эрүүл мэндийн тодорхойлогч хүчин зүйлс болдог. Эрүүл мэндийг сайжруулахын тулд олон талын тодорхойлогч хүчин зүйлсийг хамруулсан арга хэмжээ авах шаардлагатай. Нийт хүн амын эрүүл мэндэд тусдаа өөрчлөлтүүдийг хийхин тулд эдгээр гол хүчин зүйлүүдэд нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд анхаарлаа хандуулдаг. Энэ бүхэн маш өргөн, төвөгтэй, ажил мэт санагдаж байгаа биз? Тэгвэл нийгмийн эрүүл мэндийг хэн хариуцах вэ? Эцсийн дүндээ эрүүл нийгмийг бий болгох үүрэг нь нийгмийн бүхий л салбарт оногддог. Эрүүл мэндийн салбар нийгмийн эрүүл мэндэд гол үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд хамтын хүчин чармаалт шаардлагатай. Тиймээс засгийн газар, нийгмийн бусад салбарууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд нийтийн эрүүл мэндийг сайжруулах нэгэн зорилгодоор нэгдэн ажиллах шаардлагатай. Одоо нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг харцгаая. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгтгэж байдаг Дэлхийн эрүүл мэндийн холбооноос нийгмийн эрүүл мэндэд шаардлагатай тогтолцоог боловсруулсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндсэн 3 чиглэлтэй ба эдгээр нь үйлчилгээг үр дүнтэй өгөөжтэй болгох эдвэхжүүлэгчдийн бүлэгтэй байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндсэн 3 чиглэл бол хамгаалалт, урамшуулалт, урьдчилан сэргийлэлт юм. Үүнд халдварт өвчнөд тэмцэх, хүрээлэн буй орчны аюулыг бууруулах, эрүүл ажлын байрыг бий болгох, эрүүл мэндийн онцгой байдлыг зохицуулах зэрэг багтана.
Хамгаалалт нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах явдал юм. Энэ нь зөвхөн хувь хүнд чиглэсэн төдийгүй амьдралынхаа турш эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. Мөн эрүүл мэндэд нөлөөлөгч нийгмийн хүчин зүйлсийг сайжруулахад анхаардаг. Урдчлан сэргийлэлт нь эрүүл мэндэд асуудал тулгархаас урьдан сэрэмжлүүлж анхааруулах үйл ажиллагаа юм. Үүнд вакцинжуулалт, урдчлан сэргийлэх үзлэг зэрэг орно. Эдгээр үндсэн хэсгүүдийг явуулахын тулд сайн засаглал, ухуулах, сурталчилгаа, чадвартай болгох, мэдлэг мэдээлэл олгох эдгээрийг бүрдүүлэх нь чухлаа. Тухайлбал хангалттай сайн бэлтгэгдсэн нийгмийн эрүүл мэндийн дэмжлэгтэй ажлын байртай байх, эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжих үнэн зөв, цаг үеийн холбогдох судалгаа, тандалт, хяналт, үнэлгээ хийх зэрэг юм. Ийхүү та бүхэн нийгмийн эрүүл мэндийн салбартаа товчхон танилцж, клиник ангаах ухаанаас ямар ялгаатай болох, ямар чухал үүрэгтэй болох, үүнийг хэрхэн хийх, хэн хийх талаар мэдэж авлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.